Баярлцгаана уу? Ноологчуудаа хайрдаг үе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань мянган ээжүүдийг баярлуулсан Мартин номны маш нэгэн онцгой дугаараа бэлтгэхээр хайртай ээж энхтэй уянда хүү энх хотын гэр бүлээс илгээсэн чин сэтгэлийн мэдчилгээг энэ цаг мөчид уламжлах гэж байна. Хамтдаа энэрл хайрын дээд нь болсон Ижи бурхныг нь гинтийн бэлгээр баярлуулцгаая. Мэдчилгээ хүргэлт маань үргэлжилсээр байна. Мартин 8-ыг тохиолдуулаад маш олон цэцгүүдийг араас нь хүмүүсийг баярлуулан илгээсээр ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энхтэй үе хэмээх эрхэм ганган бүсгүйтэй энэ удаагийн дугаараа үргэлжлүүлж байна. Юун төрөнд миний хчээ цар шин сайхан шинэлүү энэ өдрийн минь хүргэе. За таньдаа ч гэсэн энэ өдрийн минь хүргэе. Сар шин сайхан шинэлээ. Сар сайхан боллоо. Одоо Мартараас хүүхдүүд минь бодуулаа баярлуулах гэж айдаж байгаа шүү. Том хүүгийнх минь байхаа та. Өө за бүр мэдчилгээний захиалагчийг байлээ мэдчихсэн. За тэгэхээр миний хчээ нэгэнт хүүхдүүдийн тухай ярьсных өнөөдөр бас ээжүүдийн эмэгтэйчүүдийн баяр болж байгаах. Энэ бичлэгтээ өөрийгөө товч танилцуулаач. Та минь хэдэн хүүхд төрүүлж өсгсөн бэ? За их чинь бажаа охтой инхтэй ам гэж хүн байна. Би 3 хүүхэдтэй, 1 охин, 2 хүүтэй. Бэлэг бол ер нь том хүүгийнхаас гэдгийг гадарласан. Том хүүгийнхаас гэдгийг би одоо налахт бол том хүүгийнхаас л ирэх байх. Тий хотод бол манай баг хүү байна. За би 13 ачтай. За 6 зээтэй. Өнөр олуулаа болж байгаа энэ сайхан өрх айлын гэрэлгээгээ болсон ижидээ хаягилж ирсэн маш гоё гинтийн бэлгийг манай хамт олон өөртлөд ирлээ. Гэхдээ энхтэйгч бид чинь ер нь жилийн баяраар л бэлэг авдаг. Харин энэ удаагийн ирсэн маань арай жоохон өөр. Бэлэг гэхээс илүү дүүгийнх нь хэлэх үг ээдээ тунжиг чухал байдаг. Эрхэм хүн хэдий өдөр болгон өглөө буруулцаж уучраад байдаг ч гэсэн нэг хэлхийг хүсдэг үгсэн байдаг болохоор намайг тань руу явуулсан юм болоо да гэж бодож байна. Тийм учраас хоёулаа эхлээд сэтгэлийн үгийн сонсъё. Тэгээд бэлгийн гардан авъя миний ихчээ. Ээжээ, ууган хүү тань болж ингэрт тань эрэхтэй угтах амьдралыг тань тэгшдэгсэн юм болов хүн. Хүслийг тань гүйцээж хүний орчлонд мэдлэгтэй хүсэл мөрөөдөл бүхнийг тань биелүүлж ирсэн юм болов. Ингэртэ нэвэлсэн цагаан сүүний ачаар энэ зэрэгтэй яваа юм шүү. Элсэн говийн ширхгийн тоогоор ижидээ хүн дэндүү их хайртай юм шүү. Халуун хөвлөд тань бүрэлдсэн учраас хайрлахгүй байхын аргагүй юм аа миний ээжээ. Хамаг сайхан бүхнийг тань хүртэж өссөн болохоор хүндлэхгүй л байхын аргагүй юм аа. Цаг үлрэн одож байна ээжээ. Цаг хугацааны ирэхээр ижийнхэн миний төлөө хийсэн бүхнийг ухаан сүүх бүртээ угтах амьдралдаа байж болох бүхий л сайхныг таньдаан барих уул шиг том бодлын дор үрн дараатай явдаг юм шүү. Ачигт нь хариулж энэ хорвоод ижийнхээ энэрл хайрыг ивэх ээдээ тунчиг бодлын дор үрэн дараатай яваа. Миний ижи эрүүлийнх байгаарай. Та минь миний шүтэн, та минь миний бахархал юм шүү. Таньгүйгээр хүн өөрийгөө нэг хоромж төсөөлж чадхааргүй тийм ихээр хайртай шүү. Таньда Мартин 8-ны мэд хүргье. Ууган хүү энх хотынхан зүгээс гисэн байна. За тэгээд хайр шингэсэн гоё бэлгийг өргөн барьж байна. Хүлээн авна уу миний ихчээ? Төвчний орваа ойраач зүрхнээс айс ээжи бүэ намучи. За тэгээд энхтэй ихчээ эмэгтэй хүнийг ээж хүнийг чимдэг цорын ганц зүйл нь сайн өсгсөн сайхан үр хүүхдүүд нь болов гэж би бодож явдгийг. Мэдээж ижийнхэн алдар гавьяг зөвхөн өнөөдрийн баяраар биш өдөр тутамдаа л санаж явдаг гэд эвидээ хүүн бүр баярын нулимс туслуулчихсан л бэлгээ айхлаад сая авчраад өгсөн. Одоо энэ бичлэгийг бас онцгойлон үзэх байхаа. Ээж яаж хүлээж явсан бол надад юу гэж хэлэх бол гэд хүүдээ хандаж гэр бүлд нь хандаж гоё үг хэлье. За хүүхдүүдээ бүгдээрэнд нь хайртай ээж нь. Хүүдээ баярлалаа. Бэрдээ баярлалаа. Ач нартай баярлалаа. Ер нь тэгээд ирж яваа энэ сайхан цагт ихийгээ баярлах шиг сайхан жаргал миний үд байхгүй байсан баг. Баярлалаа. Хатад цангират бас үг эмлэхгүй байна.
хаад игэлгүй явах. Тэгэхээр энэ баярт мөч миний ихчийн амьдралд мөн чиг тун чиг олон жил тохиох болдог. Жил бүрэл айгүй л намайг дуудаад цэцгийн баглаа юугаар өргөн бариад л болвол гэж бодож байна миний ихчээ. Ижитэй орчлон баян байдаг. Тэр дундаа ижигээ инхүү баярлуулна гэдэг туйлын хувь заяа шүү дээ. Эрхэм инхүүцийн гэр бүл эрүүл энхийг хүсье. Ихчтэй харин баярын мэнд хүргээд энэ удаагийн дугаарыг жаргаяа. Сайн баярлалаа. Баярлалаа. Та нартай ч гэсэн маш их баярлалаа. За тэгээ бүгдээрэнд нь эрүүл энх хас шаргалтай ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд эрүүл энх байгаараа гэж хөрөөё. За эрүүлэр байна. Би ээжийнхээ нууж унахсан нулимсан нүгтэж ургасан цэцэг юм. Би ээжийнхээ сарвчилж харсан